Долоон бурхан хардгуу гэдэг киноны зохиол дээр нь Таван баяр гэдэг хүний нэр байдаггүй. Гэхдээ зохиолын нурууг бол Таван баяр гэдэг хүн баасан. Ерөнхий продюсер нь хинбэ гэдгийг хүмүүс хөөд тулгаж байгаад харчих байлгүй. Ерөнхий продюсер нь хамгийн сүүлийн төгсгөлийн бүх цалин дээр нэрээ бичүүлэх үү? Цалингаа авах уу гэсэн тулгалт хийсэн. Ямар сони яагаад тэгж байгаа юм? Яг тэгэл тэр үед би ч өөрөө залуу байж тэгээд гайхаад шоконд ороод гарч ирэл тэгэнгүүтээ одоо дунд найрч Неско ах гэхээр манай Монголын киноныхын бүгдээрээ мэдэн Неско ах. За тэгээд нүүр хувиргагч дээгийх шуураас ийм ярьж гин гэдгсэн чинь хүүе минийхөө чамааг энэ кино зохиол дээр бүх зүрх сэтгэлээ дэвсч адилтныг бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас мөнгө ав гэсэн. Тийм учраас би мөнгө авсан. Цалингаа авсан. Тэгээд миний нэр байдгүй. Зүгч тахыг хэлж явах чинь зүг. Одоогийн хилээд кредитээр нь таны нэр байсан байгааг одоогийн хүмүүс мэдээд авчлаа штэ ер нь бол. Дээрэнгүү гоотой амар муухай дээрлэхүү те. Чи мөнгө авах юм уу? Эсвэл нэрээ бичүүлэхгүй гэдэг чинь амар муухай байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд Чингэлтэйгийн автоотны ардл нөгөө мө өндөглө мөнгөө ингэртэй хийчихэд автоотны хойдлын сандал дээр нь суугаад ойлаад явж ийлээ. Дандаа бас нэг юм хонцаа нэг гэдэг чинь